сайн байцгаана үзэгчтэй. Монголын шүүгчдийн холбооны эрхлэн гаргадаг ярьж буй хуулийн нэвтрүүлгийн ээлж дугаар хэлж байна. За өнөөдрийн зочин хөтлөгчөөр Чингэлтэй дүүргийн иргэний иргэн анх шатны шүүгч Амар Төгс миний би хөтлөн. За манай зочноор шүүхийн ерхий зөвлөлийн гишүүн энэ отхон чимэгтэй шүүх эрх мэдлийн бодлогын сэдвээр ярилцсанаа. Игрийн Амар Төгс 2001-ээс 2005 онд Цагдаагийн академиг эрх зүйч мэргэжлэр суралцж төгссөн бакалаврын зэрэгтэй. 2005-аас 2007 онд нийслэлийн Баянгол дүүргийн шүүгүүд шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга. 2007-оос 2015 онд улсын дээд шүүхэд иргэний танхимын тэргүүний туслах болон шүүгчийн туслагаар 2015 оны 10 дугаар сарын 29-ноос 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр тус ажиллаж байна. Шүүхийн байгууллагад 19 дэх жилдээ иргэний хэрэг маргааны талаар дагнан ажиллаж байна. За өнөөдрийн ярих сэдв маань шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын талаар хоёулаа яриагаа эхлэе. За шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг батлуулах нь шүүх ерхий зөвлөлийн за ялангуяа энэ бүрэлдэхүүний хийж байгаа ажлын хамгийн нэм чухал онцлог ажлын нэг байна. За энэ ажлыг хийхдээ та бүхэн хилцүүлэг, олон улсын хурал, за уулзалт, судалгаа гэдэг нэлээдгүй ажлыг бол бэлтгэл ажлыг бол хангаж баг 2 гаруй жилийг бол өнгөрөөсөн байна. За энэ талаараа яриагаа эхлэв. За баярлалаа. Та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Монголын шүүгчдийн холбоонд за мөн шүүгч Амар Төгс танд талархал илэрхийлье. Монгол Улсын их хурлаас шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого гэдэг энэ 10 жилийн хугацаанд хэрэгжих баримт бичгийг батллаа. Энэ бодлогын баримт бичгийн талаар бас иргэдэд ойлгуулж таниулах боломж олгож байгаа та бүхэнд бас баярлж байна. Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг бол шүүхийн ерхий зөвлөл улсын их хурлд уламжилж мэдүүлэх шүү гэдэг энэ заалт бол хуульд байгаа юм. Одоогоос 3 жилийн өмнө бол шүүхийн тухай хууль батлагдсан шүү дээ, тийм. За энэ хуулийн 5 дугаар зүйлд нь цоо шинээр орсон заалт байгаа. Шүүх эрх мэдэл өөрөө бол хөгжлийн бодлоготой байна. Тэгээд тэр хөгжлийн бодлогын шүүхийн ерхий зөвлөл эхлээд засгийн газартаа зөвшөлдсөд. За түүнээс гадна улсын дэш шүүхтэй зөвшөлдсөж байгаад үүний дараа бол улсын их хурлд уламжлалж шийдвэрлэнэ гэдэг энэ зохицуулалтын хүрээнд шүүхийн ерхий зөвлөл ерөөсөө анхны томилогдсон жилийнхаа 12 сард ажлын хэсэг байх болсон. За тэгээд энэ ажлын хэсэгт бол улсын дээд шүүх, улсын ерөнхий прокурор, шүүхийн сахилгын хороо, за түүнээс гадна ер нь давх хяналт мөн анхан шатны шүүгч нарынхаа төлөөллийг бас оруулсан. Хамгийн газрын дарга нар бас оролцсон. Хамгийн газрын дарга нар тэд нар чинь нөгөө захиргааны үйл ажиллагаа эрхэлж байгаа учраас бас эднэрийнхээ бас төлөөллийг оролцуулаад хүний эрхийн комиссоос бас орсон. Ингээд ер нь нэлийн өргөн бүрэлдэхүүнтэй бид нар 2 жил ажилласан. Нэлийн олон судалгаач хийсэн. За энэ судалгааны дотор бол би зүгээр онцолж нэг судалгаа бас хэлж болохгүй юу. Одоогоос 24 жилийн өмнө бол шүүх эрх мэдлийн хөгжлийн стратеги төлөвлөгөө гэж баталж ирсэн юм бэ. За тэгээд энэ стратеги төлөвлөгөөний хэрэгжилт ер нь ямар байсан те. Ингээд өмнөхөд бол хэрэгцээ шаардлага байж байгаа юм. 2000 онд батлагдсан Улсын их хурлаас батлагдсан шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөг бол 2006 онд чимд агшаар ахлуулсан баг хамгийн эхэлж бол хэрэгжилтийн үнэлсэн байдгийг. За дараа нь бол шүүхийн ерхий зөвлөлийн өмнөх бүрэлдэхүүн 2018 онд дахиад шинжилээд ингээд статистик мэдээллийн өрөөнд ингээд шинжилээд үнэлсэн байдгийг. 2021 оны байдлаар ер нь энэ 24 жилийн өмнөх энэ бодлого яаж хэрэгжсэн байна вэ ингээд дүгнэхэд харьцангуй бас боломжийн бас энэ хэрэгжилтийн үнэлгээ бол гарсан. Тэгээ эн чинь өөрөө цаанаа юуг илэрхийлж байгаа юм гэхээр тэгвэл дараагийн 10 жилийн бидэнд бас хөгжлийн бодлого хэрэгтэй юм байна гэдэг хэрэгцээг харуулж байгаа юм л да. Тэгээ ийм байдлаар бид нар нэлээд ийм оролцоог хангаж хийлээ. Хилцүүлгүүд бас их олон явсан. Тухайн бүрнд бид нар шүүхийн ерхий зөвлөлийн захин муудас эднэрээр бол бас яаж ийсэн мэдээлэл гарч ирсэн. Хамгийн гол онцлог энэ хилцүүлгийг бас нэрлүүл бид нар
иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдийг оролцуулаад бас нэг өдөр тал өдөр юм байна хэлэлцүүлэг хийсэн. Энэ хэлэлцүүлгийг бид нар болохоор тухайн үед хүний эрхийн комисстой бас хамтарч хийсэн. Хүний эрхийн комиссээр бол иргэний нийгмийн байгууллагын ийм төлөөлөл болсон ийм зөвлөл ажилтг юм байлээ. Энэ зөвлөл бол нэлээд ийм доктортой ийм институт болсон байдаг. Тэгээ эдний оролцоотойгоор бол яавал одоо иргэдтэй ээлтэй бодлого одоо боловсруулах уу гэдэг байдлаар саналыг авч тусгасч одоо хийсэн байх. Улсын хурлаар шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг бол батллаа хэлэлцээд. За энэ хөгжлийн бодлого маань өөрөө ямар хугацаанд хэрэгжих юм? За ямар зорилготой, бодлоготой байх талаар та бидэнд мэдээлэл өгөөч. Хөгжлийн бодлого бол 10 жилийн хугацаанд хэрэгжихээр бол батлагдлаа. За бид нар ойрын 10 жилдээ шүүх эрх мэдлийн одоо бүх институцууд ийм одоо зүйл зорж байгаа шүү гэдэг нэгдүгээрт одоо тунхаглаж байна гэсэн үг юм. Бид нар одоо нийтлэг ийм ойлголтоо бэхжүүлж авч байгаагаар маш их ач холбогдолтой. Бид нар одоо энд л зорино гэдэг. За жишээлбэл нэг хэсэг нь бол захимжилт байгаа. Бид нар одоо захимжилтын асуудлаар бол ер нь шүүхийн үйлчилгээ гэдэг чинь чанартай байх хэвээр, шуурхай байх хэвээр, мөн тэгш хүртээмжтэй байх хэвээр. Энэ дээр ахиц авчрахад одоо бид нар захимжилт руу эргэж буцалтгүйгээр орно гэдгээ бол манай шүүх эрх мэдлийн системийн байгууллагууд бол ойлголцоод за энэ ойлголцлоо бол бэхжүүлсэн гэж бол ойлгож болно. За мэдээч хэрэг энэ шүүх эрх мэдэл бол үйлчлэгээ авах гээд ирж байгаа эргэнгүүгээр бол одоо бараг л ерөөсөө хийх ажилгүй болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол бид нар хамгийн одоо эхний зорилттой 7 үндсэн зорилтын хамгийн нэгт бол бид иргэдтэй, нээлттэй, ил тод шүүхтэй болно гэдэг зүйлийг бол зорилго болгож тавьсан байгаа. За энэ одоо зорилго тийм өлөг болсон сонсогчж магадгүй л дээ ингээл нээлттэй ээлт тод шүүх гэхээр өө хэлдэг л үг шүү дээ. Өлөг болсон зүйл ярих гэж штэ гэд. Гэвч энэ ерөнхий одоо том зорилгын дор бол маш тодорхой арга хэмжээнүүд заасан. Тэр нь одоо хариуцах эзэнтэй хийгдэх хугацаатай ямар хэмжээний одоо төсвөөс гадна нэмэлт санхүүжилт шаардлагатай юм гэдгийг ингээд бүр одоо 2 дугаар хавсралтаараа бүр ингээд хүснэгтлээд ингээд оролцсон байж байгаа. Үр дүнгээ тодорхойлцсон гэсэн үг. Тодорхойлцсон. За тэгээд тухайн хугацаанд одоо хэрэгжсэн үгүй юу гэдгээ ямар шалгуураар эмчих юм бэ гэдэг бүр шалгуурыг нь одоо тусгацсан байж байгаа. За үүнийг бол бид одоо сайндаа хийгээгүй. Энэ юу гэхээр угаасаа хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулиараа ингэж хийх ёстой юм байна. Хөгжлийн бодлогын баримт бичгийг маш одоо нарийн ингэж бүтцийн хувьд дараалтаагаар хийхээр заасан байна. За үүний дагуу одоо үнэхээр хэрэгжихүйц тодорхой арга хэмжээ үйл ажиллагаануудыг одоо тусгасан гэж ойлгож болно. За шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлоготой бид нар болчлоо. Одоо дараагийн 10 жилдээ хүрэх одоо зорилгоо тодорхойлоод таны ярьснаар бол тэгэхээр одоо хэрэгжүүлнэ гэдэг бол өөрөө маш том ажил. За энэ том ажлыг бид нар мэдээж одоо төсөв санхүүгээр хэрэгжүүлэх ямарч боломж байна. Бас үнэ. Тэгэхээр хэрэгжүүлэх төсөв санхүүжилтийн асуудал нь хизээ одоо шийдэгдэх вэ? Мэдээж энэ бол их хурлаас шалтгааллах бах. Та энэ дээр бас хариулт өгөөч. Энтэй холбоотой бол бас тогтоолд нэг чухал заалт бол орсон байж байгаа. Зарим ажил бол тухайн ондоо батлагдах одоо төрийн байгууллагын төсвийн хүрээнд хийгдэх одоо ажлууд байгаа. Зарим нь үүнээс гадна одоо нэмэлт одоо санхүүжилт шаардлагатай ажлууд байж байгаа. За тэр бүрийг нь бол тухай бүрд нь ингээд тодорхой одоо бичсэн байж байгаа. Санхүүжилтгөө бол бид одоо ямар ч сайхан сэтгэл өвөрлөөд үнэхээр бодит зориг тавиад бол ажил одоо явахд хэцүү. Тий. За тэр утгаараа энэ хөгжлийн бодлого 24 жилийн өмнөх тэр бодлогоос юугаараа ялгаатай вэ гэхлээр тодорхой арга хэмжээ зорилт бүрийн ард санхүүжилтийн их усрыг хэмжээг хэрвээ нэмэлт санхүүжилт шаардлагатай бол хэмжээг нь одоо тавьж өгсөн байж байгаа. Тэгээд энэ бол цаашдаа бол хэрэгжилтийн хувьд яаж хэрэгжих вэ гэхлээр тухайн арга хэмжээг хариуцсан одоо шүүх эрх мэдлийн байгууллага байна. За жишээлбэл тодорхой арга хэмжээг шүүхийн сахилгын ороо яг үндсэн одоо хариуцаад хэрэгжүүлэх байгууллага нь гээд ингээд тусгагдсан болвол тухайн жилийнхаа төсөвт болвол тэр арга хэмжээнд холбогдох одоо тэр туссан байгаа зардлаа өөрөө төсөвлөд явах ёстой юм. За тэгээд эцсийн дүндээ бол шүүхийн одоо ерөнхий зөвлөл бол ерөнхий одоо хэрэгжилтийн хариуцгаар ингэж заасан байж байгаа.
хөгжлийн бодлогын үр шимийг мэдээж одоо иргэд рүү бид нар хамгийн гол нь чиглүүлж байна. Тэгэхээр үр шимээ хизээнээс иргэд хүртэх боломжтой юм. За иргэд шүүхийн үйлчлэгийг ойртуулна гэдэг ч юм уу те. За иргэн дээлтэй байх талаас нь нэлээдгүй ажлууд байгаа хат. Энэ талаар та би энэ дээр бол яхаа үнэхээр олон юм ярмаар байна л да. Цаг хугацааны боломж их хомсвол би зүгээр жишээлээд нэг хоёр л одоо жишээ ярьчих. Энэ баримт чиг ерөндөө иргэн дээлтэй юм уу? Яг одоо бодит үр дүнгийн ингээд өнөө маргааштай хүртэх боломж байна уу? Эсвэл хол байна уугүй юу гэж. Тэгэхээр бид нар энэ бодлогын баримтчгийн хамгийн ихэнд нэг одоо ажил одоо төлөвлөсөн байгаа. Тэр юу вэ гэхээр иргэд одоо шүүхийн хаалгад тогшоод нөгөө нэхэмжлээ бариад ингээд орж ирж байгаа шүү дээ. Эн чинь бид нар нөгөө хуулийн хэлгээр болохоор шүүхэд мэдүүлэх хэрэг гэж хэлдэг. Бид нар хуульчд болохоор зүгээр иргэн бол үүнийг бол хэрэг өсгүүлээд те цаашаа ингээд заргаа одоо ингээд аваа явах гэдэг ингээл ойлголт одоо байдаг. Энд өнөөдөр тодорхой хэмжээгээр саад бэрхшээл байна гэдгийг бол сулгаар нотолсон байж байна. За тухайлбал захиргааны болон иргэний хэрэг гэж мэднэ. Энэ бол иргэн өөрөө нэхэмжлээ гаргаж ээж хамгийн анхны одоо эхлэл нь одоо тавигддаг. Нэхэмжлэлийн хүлээж авчирсан шүүгч бол энэ нэхэмжлийг хүлээж аваад хэрэг үүсэх үү үүсэхгүй юу гэдэг шүүгч хуулийн дагуу шийддэг тийм ээ. Та иргэний шүүгчлэгээр үнийг надаас илүү одоо мэдэх баг. Өнөөдөр ямар асуудлууд байгаад байна гэхлээр маш их нас цааш явуулж байна энэ иргэдийг. За иргэд битээ бүр мэрэгжлийн одоо өмгөөлөгч тусалцаа аваад нэхэмжлээ ингээ бичээ шүүхтэрээ хүрээд ирдэг. За тэр нь болохгүй энэ нь болохгүй ингээд заримдаа шүүгч шийдвэл зохих энэ асуудлыг нөгөө ачаалтаа очроо тий наан ингээд буцаадаг ч юм уу ийм бас нэг хандлагууд байгаад байгаа байхгүй. Энэ бүхэн чинь өөрөө иргэн шүүхийнхаа үйлчлэгийг авах тэр сервисийг авах тэр эрхийг холдуулаад байгаа юм. Тэгэхээр цаашдаа бол энэ эрхийг хэрэгжүүлэхэд гарч байгаа тэр саад бэрхшээлийг бид нар эрх зүйн зохицуулалтын хувьд зайлшгүй арилгах ёстой байж байгаа. За эрх зүйн зохицуулалт гэдэг нь бол илүү тодорхой болох. За тэр одоо нэхэмжл аваад яг шүүхийн нэг давхар сууж байгаа нөгөө захиргааны ажилтан маань яг ямар үндслээр буцаах юм. Албан бичиг хөрөх хөтөлтэй наацхан шаардлага гэж байдаг. Нэхэмжлэгч өөрийнхөө нэрийг бичих ёстой, хаягаа бичих ёстойгоос эхлээд энэ нь үнэхээр одоо тодорхойгүй ингээд үргэлжилсэн үгийн зохиол шиг юм бичээд ирвэл тэр ажилтан өөрөө буцах ёстой байхгүй юу? Энд чинь мэдээж хэрэгтэй. Гэх мэт ингээд захиргааны ажилтан буюу мэдээлэл авалгааны ажилтан юугаараа ингээд шууд ингээд буцааж болох юм. За шүүгч нь бол яг юугаар үндслээд буцааж болох юм. Үнэхээр одоо авчаад тодорхой хэмжээгээр одоо бас тодруулах байдлаар нэмээд одоо тусгаад явчих нөгөө иргэний ахаал буцаахгүйгээр ийм зүйлүүд байх юмгүй юу гэдгийг бас бид нар эрх зүйн зохицуулалтыг сайжруулах ёстой байна. Процессынхаа хуулиндаас өөрчлөлт оруулах санал гаргана гэсэн ойлголттой. За яг өнө хуульчдын хэлдгээр бол процессын хууль гэж байдаг. За энэ хуулиндаа бол энэ ялгаа цаагийг бол наривчснаас иргэн өөрөө чирэгдэхгүй болно л гэсэн. За хоёрт нь ер нь хизэнээс иргэн энэний үр шимийг хүртэх юм бэ гэд хоёр дахь жишээ гэвэл хамгийн ойрын одоо энэ цахимжлалтын үр дүн болвол эх оноо ихээр бол гарч ирнэ. За. Тэр цахимжилт ингээд ороод ирвэл иргэн маань нөгөө хэрэгээ одоо унших гэж нөгөө цаасан хавцас дээр байгаа штэ. Заав шүүхтэр очиод ах хэрэггүй. Нөгөө өмгөөлөгч нар ингээд очиод ах хэрэггүй болох. За ингээд баахан хүсэлт юмнууд өгдөг ш нөгөө процессын үедээ. Тэрийгээ заавал бичиж өгөхгүй болох гэд ингээд ийм их нааштай өөрчлөлтүүд бол гарнаа. Дараагийн асуулт мэдээж сая ярьсан нөгөө шүүхийн захимжилттай холбоотой асуудлуудыг нэлээд ярьлаа. Тэгэхээр угаасаа энэ шүүх эрх мэдлийн бодлогот захимжилтын талаар бол нэлээдгүй зүйлүүд бол тусгасан байлээ. Зорилтууд би өөрөө судалсан. За энэ зорилтууд дотор хэрэг хэн шийдвэрлэл ажиллагаанд захимжилт бүрэн нэвтэрч одоо тэр цаасан суурьтай биш захим суурьтай. Захим одоо хавцт хэрэгтэй болох хугацааны үед хэдийгээр боломжтой вэ? За энэ яагаад ийм тодорхой хугацаа хэлж чадчихжээ гэхлээр энэ бол бас бид нар 24 онд бол цахимжилтын бол хамгийн анхны бол санхүүгийн их усрын бол юунд төсвийн тухай хувьд тусгуулж чадсан. За шүүхийн цахимжилтыг хийхэд бол нэг 9 тэрбумын програм хангамжийн асуудлыг бол засгийн газар их хурлаас шийдэж өглөө. 5 тэрбум гаруй төгрөгийн цахимжилтад шаардлагатай одоо эн чинь нөгөө техник технологи хэрэгтэй шүү дээ. Тэр асуудлыг шийдээгээд ингээд одоо 24 оны төсвийн хуульд тавьж өгсөн.
Тэгэхээр бид нар яг энэ одоо тавигдсан төсвийг одоо зориултын дагуу бөгөөд маш богино хугацаанд үр дүнтэй одоо зарцуулаад энэ ажлуудаа бол энэ ондоо амжуулж хийхээр бол тал талаас л ажиллаж байна. Тэгээд энэ бидний төлөвлөсний дагуу одоо явагдах тохиолдолд бид нар энэ оны төгсгөл гэхэд нөгөө эрүүл эргэн захиргааны эрх чинь нөгөө цахимжих ёстой байгаа шүү дээ. Энийхээ програм хангамжийг бэлдэж авчих. За тэгэн гутаа эх оны эхний жилээс тодорхой нэг маргааныг хэргийг цахимжих 100% одоо цаасан суурьтай биш цахим шуурьтай хилцдэг болох энэ чиглэл рүү орох юм. Тэгээд бид нар хамгийн сүүлд шүүхийн ерхий зөвлөл хуралдаанаар ер нь эрүүгээс эхлэх үү, иргэнээсээ эхлэх үү, захиргааны хэрэгээсээ эхлэх үү гэдэг талаар бас судалж ярьж байгаад бид нар захиргааны хэрэгээсээ бол цахимжилтаа төрүүлж эхлэе. За магадгүй дараагийнх нь болохоор одоо 6 сарын зайтай ингэж явъя гэдэг ийм бас ойлголцолд хүрээд явж байгаа. Шүүх стандартын барилга байгууламж үе шаттайгаар хангана гэд бодлого тодорхойлсон байгаа. Өөрөөр хэлбэл одоо нөгөө иргэн рүү чиглэсэн бодлого шүү дээ. Тэгэхээр нөгөө иргэд шүүхөөр үйлчлүүлнэ. Нөгөө хурлын заал танхимч нь өөрөө хүртээмжтэй бас одоо байх ёстой. Тэгэхээр эхний ээлжинд одоо хичнээн шүүхийн байрны асуудлыг ямар хугацаанд шийдвэрлэхээр ер нь төлөвлөж байгаа вэ? Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломж байгаа юу? Та Чингэлтэй дүүргийн шүүгч бол ярьж байна л да. Би бас их хөтлөгч маань их онж яг томилогдсон болов гэж бодож. Та жишээлбэл байрныхаа одоо дамаа яг иргэд ороод гардаг тэр хэсэг болсон нөгөө хүлээлгийн нэг давхар юу байгаа шүү дээ. Тэгээд хурлынхаа танхимын талаар эхлээд нэг мэдээлэл өгөх боломж байна. За Чингэлтэй дүүргийн иргэний иргэн анхны шүүх бол одоогоор бол Сүхбаатар дүүргийн иргэний иргэн анхны шүүхийн байранд одоо 2 шүүх байрлаж байна гэсэн үг. Тэгэхээр танайх бол огт байргүй гэсэн үг үү? Байргүй шүүх. Тэгтээ бид нар одоо нөгөө Сүхбаатар дүүргийнхаа шүүхтэй хаяа нийлээл хамтдаа 2 шүүх байрлаж байна. За энэ байр маань өөрөө тэр үргэлжлэлийн энгийнээр хэлбэл айлын нэг өрөөнд амьдарч байгаа маа та. Айлын хажуу өрөөнд тий хаяа төвшөөл гэж гэсэн үг. За тэгэхээр хурлын заалны багтаамжийн үед бол за 3 хүрэхгүй метр квадрат талбайд л хурлаа бид нар хийдэг. За энэ маань өөрөө хэргийн оролцогч одоо бидрийг хэргийн материалаа танилцуулаад явж хахад шүүгчээ энэ материалын уншин штэ тэрийг уншин штэ гэж баг гараараа заах хэмжээний л ойрхон сууж гэсэн. А тэр заал маань өөрөө одоо цонхгүй. За тэгэл ийм орчинд л тэгээ хэргийн оролцогч нь хэмлэгч хариуцагч тэгэл өмгөөлөгчд бол өмгөөлөгч гээд бас нилээдгүй болов. Тэгээд мэдээж нарийн бичгийн дарга оролцсон. За ингээд 5-6 хүний бүрэлдэхүүнтэй тэр хамгийн багтаа тий багада. Энд чинь бол багада олон оролцогчтой хэргийн үед бол тэгээд бас өндөрлөлтэй л дээ. Хөтлөх шүүгчийн ажилтг шүүх нь өөрөө Чингэлтэй дүүргийн иргэний иргэн шүүгч гэдэг нэртэй огт байр байхгүй ийм өөр нэг одоо шүүхийн буюу Сүхбаатарын шүүхтэр ингээ байрлаж байгаа. Тэгээ өөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэртэй байрлаж байгаа шүү дээ Чингэлтэй шүүх. За тэгэхээр яг энэ байрны асуудал гэдэг чинь нөгөө шүүгч нөгөө том өрөөнд суух асуудал огт биш. Ерөөсө тэрний тухай огт биш. Тэрний тухай бүр шүүгчнэр ярьдагчгүй, дуурдагчгүй. Энэ бол зөвхөн юуны асуудал вэ гэхэлэр иргэд чинь яг нөгөө өмгөөлөгчтэй ярилцах орчинтой, за гэр бүлийн маргаан ороод ирэхэд чинь тэр хүчирхийл энэ тэр сэтгэл зүйн янз бүрийн асуудалтай байхад өөрөө тэр эрхийн хангасан орчиндөө байх ёстой гэдэл. Өнөөдөр ингээд нэхэмжил бариад ороод ирж байхад бол зааланд бол бүх одоо туслахууд ингээд суудсан байдаг. Тэгээд нөгөө ямар ч одоо ховийн нууц мууц байхгүй тийм ээ. Ингээд ерөөсөө тэр олон хүмүүсийн хажууд одоо өстө ховийнхаа нууцыг дэлгээл ингээд ярихаас өөр аргагүй байдаг. Тэгэхээр энэ бүхний чинь цаана бол хүний эрх байгаа байхгүй. Энэ бүхний цаана хүний одоо эрхийн асуудал шүүхийн үйлчилгээний нөгөө чанарын асуудал байгаа учраас байр бол яригддаг юм аа. Иргэдийг бол энэ өнцгөөс нь ойлгосол гэж одоо бодож байна. Чингэлтэй дүүргийн шүүхтэй адилхан байргүй одоо 10-аад шүүх байдаг. Бүр огт байргүй. За бусад шүүхийн хувьд байртай юу гэвэл байртай боловч тэд нар тэр байрууд нь ерөөсөө анханасаа шүүхийн зориултаар баригдаагүй байдаг. Түүнээс гадна бас 10-аад шүүхийн актлагдсан одоо байранд байж байгаа. За өнөөдөр хамгийн сүүлийн жишээ гэвэл Хаамал дүүргийн шүүх болвол
Нэг хэсэг нь хаагтлагдсан шүүхийн байранд байжгаад 4 сарын 15-наас бол гараа гэдэг одоо мэдээлэл өгсөн байж байгаа. За одоо энэ байрыг бол нураах гэж байгаа. За ийм үнэхээр нөхцөл байдлууд байгаа учраас бид нар энэ баримт бичгийн одоо санхүүжилтийн 70% нь бол ерөөсөө энэ шүүхийн дэд бүтцийг хөгжүүлэхэд бол тавьсан байгаа. Нэлээд олон арга хэмжээ бол энэ дээр бол бичигдсэн. Тэгээд үндсэндээ бол Монгол улсын хэмжээнд байгаа бүх шүүх яг энэ хүний эрхийг хангасан стандартны ийм байртай болоход 459 тэрбум шаардлагатай. Дор хаяж одоо эрүүгийн эрх шийдэгч чинь хажууд нь үйлчлэгээ авах гэж байгаа хүн суугаад өмгөөлөгчөө тэр даруй ингээд зөвлөгөөгөө авдаг байвал энэ ингээл стандартад нийцсэн одоо байр боломжийг бид хангаж өгөх ёстой. Та нар ингээд харсан баг сүүлийн үеийн энэ нөгөө лайв явж байгаа хурлуудаас харахад бол өмгөөлөгч нар нэг өөр газар тэр нөгөө өмгөөлөгчөөс тусалцаа авч байгаа хүн нэг өөр газар сууж байгаа шүү дээ. Энэ бол бид нар ингээд суулгыг гэсэндээ биш. Ерөөсөө байрныхын нөхцөл нь тийм байгаа байхгүй юу? Тэгэхээр эхний ээлжинд бол бид нар байргүй байгаа шүүхүүдээ байртай болохоор заасан ба. Дамаа одоо энэ 25 онд бол хамгийн түрүүнд бид нар үнэхээр энэ улсын хэмжээний ачааллын 60% нь өөрчж байгаа энэ дүүргийн нийслэлд байж байгаа шүүхүүдээ бид нар танахаас эхлүүлээд байртай болох асуудлыг тусгаж байгаа. За энэ тодруулбал одоогоос 10 жилийн өмнө бол хан ул дүүргийн нутаг дэвсгэр дээр сонгон айрхан дүүрэг Баянголын шүүхүүд бүх шүүх анхан шатны иргэний бүх шүүх орж байгаа. Энэ шүүхүүдийг байрлуулахаар бид нар нэг цогцлбор ингээд суурийн тавьсан байгаа. За энэ жил 20 эдийг тэрбумыг энэ дээр одоо тавиулах гэж байгаа. Үнэхээр одоо тавьж өгөөгүй чадаагүй. Нэг 5хан тэрбумыг амсуулаад л өнгөрсөн. Одоо энийг цаашдаа бид нар нэг 2 жилийн хугацаанд барихгүй бол энэ үн цэнэ бас алдаж ахиж өртгөн нэмэгдэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд бид нар энэ баруун чиглэлийн дүүргүүдийнхаа энэ нэгдсэн байрыг бол эх жил одоо бас төсвийн тусгуулна. За энэ бас эргэцэн үндэс нь энэ баримт бичгээ бүрдэж байгаа. За түүнээс гадна бол Багнуур дүүргийн шүүх маань бас байргүй байдаг. Багнуур дүүргийн шүүхийнхаа байрын асуудлыг нэн тэргүүн шийдэх ёстой. За Хамбогд шүүх бол байргүй байж байгаа. Хамбогдын одоо шүүхтэр байрны асуудлыг бид нар тусгана. За Хамбогдод үнэхээр одоо нийгмийн эдийн засгийн харилцаа бол өрнөж байгаа их онцлогтой одоо сум байж байгаа. За гих мэтчлэн наад захын одоо энэ байргүй байж байгаа энэ шүүхүүдийн асуудлыг хамгийн ихэнд одоо шийдэх гээд ингээд зорилт тавьсан. Үндсэндээ ер нь байрны асуудлыг бид нар 4 үе шаттай шийдэхээр төлөвлөсөн байгаа. За эхний ээлжинд бол ямар ч гэсэн энэ ингээд ороод явж байгаа. За Архангай аймгийн шүүх байна. Мөн огт байргүй байж байгаа. Бодолтой та нар Архангай аймгийн шүүх байна штэ. Засаг даргынхаа одоо тэр байрны нэг болонд одоо ингээд хөрхий ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгтэл тэр дотор чи захиргааны иргэн шүүх одоо явж байгаа шүү дээ. Арангай аймгийн засаг дарга болон тамгын газар болон түүнд ажиллаж байгаа захиргааны албан тушаалтнууд бол тэр шүүхтэр хариуцагчаар ирэх өрн боломжтой эрх зүйн зохицуулт бий байхад маргааныхаа нэг оролцогчийн нэг хажуу хаяанд нь л одоо бид нэр ажиллаад явж байгаа байхгүй. Энэ бол зарчмын хувьд маш буруу юм байна. Шүүхийн үйлчлэгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор шүүхийн зардлыг бүхэлдэн шүүхийн үйл ажиллагааны зардлын тодорхой хэсгийг үр дүнд суурилан санхүүжүүлэхээр зорж байгаа. За энэ талаар илүү тодорхой мэдээллийг бас бидэнд өгөөч. Яг хоо энэ дээр бол зарим хүмүүс ингээд шүүхийн үйлчлэгээний зардлыг үр дүнд суурлаад ингээд одоо төлөвлөх ёстой, санхүүжүүлэх ёстой гэхээр ийм зарчим шүүхэд хэрэгжих боломжгүй шүү дээ. Тэд нар чинь одоо хэрэгээ хуулийн дагуу шийдэл унах зарга нь унаал, босох зарга нь босоол ингээ явж байгаа. Эн чинь тоо энэ төр байх боломжгүй шүү дээ гэж ярьдаг. Гэхдээ дэлхийн улс орнуудыг харахад бол яг энэ үр дүнд суурилсан, гүйцэтгэл суурилсан санхүүжилт өөрөө шүүхэд нэвтэрсэн тэр механизм, суур зарчим нь өөр одоо байж байгаа. Хэрэглээд эхэлсэн маш олон улсууд байж. Тэр маш хамгийн сонгодог жишээ нь Финлянд байдаг байхгүй юу? Монголд яагаад энийг нэвтрүүлэх гээд бид нар бодлогодоо хийцэн бэ гэхэлэр жил бүрийн одоо төсвийн хууль батлагддаг штэ. Дагаад хавсралт батлагддаг. Тэр нь нөгөө төсвийн ерөнхийлөн захирагч нарын үр дүнг үнэлэх одоо тэр шалгуур үзүүлэлтийг баталдаг. Энэ бол маш олон жил явж байгаа эрх зүйн зохицуулалт. За тэн дээр анхан болон давзаалтах шатны шүүхийн төсвийн ерөнхийлөн захирагч нь шүүхийн ерхий зөвлөл байдаг.
За манай шүүхийн ерхий зөвлөлийн төсвийн энэ гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг юугаар үнэлдэг вэ гэхээр нийт хэргийг чинь хэдэн хувь нь хууль засан хугацаанд шийдэж гэнэ гэдгээр хэмжихээр жилийн төсөв ингээд сууж явдаг. Харамсалтай нь бол энэ дээр бид нар ахиц дэвшил гаргаж яхад энийг бол үнэлэхгүй байна. Энийг яг төсөв боловсруулж байгаа, баталж байгаа тэр институцууд өөрсдөө үнэлэхгүй байна. Яагаад гэвэл сүүлийн үеийн статистикаар бол харьцангуй бол хэрэг шийдвэрлэлтийн процент тоон бол аажмаар өсөж идэг байхгүй юу? Өсөж идэг. Уул нь бол ийм байгаа штэ. Манайх нэг урьдчилаар бол энэ бүх системээр 106 мянган хэрэг шийдсэн байж байгаа. За тэр хэргийнхаа бол бид нар 80 гаруй хувийн тий хугацаанд шийдэж шүү гэдэг бид нар одоо хэмжих үзүүлэлт хуулинд бидэнд хийж өгсөн байхгүй. Тэгээ энийг дагуулж байхад бид нар тодорхой хэмжээгээр санхүүжилтийн өөрсдийнхөө гүйцэтгэлийг үнэлүүлж явах хэрэгтэй байхгүй. За энэ гүйцэтгэлээ үнэлүүлдэг тогтолцоо бол эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн. Тэгээ гүйцэтгэлээ үнэлүүлээд давах юм бол урамшууллууд авдаг хуулийн зохицуулалтууд тэр эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульдаа орчихсон байж байгаа. За боловсролын салбар мөн энэ лүү аль эзэний хууль тавьсан байж байгаа. Тэгэд бол гүйцэтгэлээ үнэлүүлж чадаж байгаа. За тэгэхэд бид нар бол нөгөө хэрэгээ зөв буруу шийдэх асуудал бол тэртээ дэргүүн дээдлийн шатны шүүхээрээ тэр мэргэжлийн алдаа нь бол засагдаад явдаг ийм хуультай тогтолцоотой улс. Бид энд бол өөр зүйл ярьж байгаа байхгүй. Бидний гүйцэтгэлийг бол хуулийн хугацаанд хэдэн хувийн шийдэж байна вэ гэдгийг хэмжишүүгээ хууль заасан тохиолдолд энийгээ бид нар хэмжүүлэе гэж байгаа. Хэмжүүлээд гүйцэтгэл сайн гарсан тохиолдолд ингээд бид нар бол бас энийг үнэлүүлж явах хэрэгтэй. Энд чинь өөрөө ард нь шүүгчээс гадна энэ салбарт чинь одоо 2000-аад те захиргааны ажилтнууд ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүмүүсийн гүйцэтгэлийг бид нар бол үнэлж чадахгүй байж байгаа. Ажлыг үнэлж. Захаасаа ороод гардаг ийм юм руу одоо орцсон. Тэгэхээр эн чинь бас нөгөө боловсон хүчний бодлогыг хөшүүрэг хийхэд бол үнэхээр хэрэг болох юм байна. Яг дараагийн миний асуулт нэг наатгаруулж орох гэдэг. Шүүхийн захиргааны хүний нөөцийн асуудал хэр доктор сууршилтай болох юм? Тэднэрүүгөө чиглэсэн ямар бодлогууд байгаад байгаа юм? Шүүхийн захиргааны ажилтнууд бол яг төрийн албаны хуулиар статусаараа бол төв буюу төрийн үйлчилгээний ангилал болон ТЗ болон төрийн захиргааны ангилалд бол хамаарч явдгийг. За би ингээд хэлчихвэл хатуудах болов яах болов би сайн мэдэхгүй л. Ер нь бол заримдаа хэрэгтэй байдаг шүү дээ. Шүүхийн тухай хуулиараа бол шүүхийн захиргааны боловсон хүчний бодлогыг шүүхийн ерхий зөвлөл хэрэгжүүлэх ёстой байхгүй. Бидний үүрэг. За гэвч бодит байдал дээр бид чадахгүй байгаа. Үнэхээр чадахгүй байгаа. Яагаад чадахгүй байгаа юм гэхэлэр төрийн албаны хууль бол зэрэгцээд одоо хэрэгжиж байгаа. Энэ төрийн албаны хуулиараа энэ одоо сонгон шалгаруулалт хийгддэг. Битрийн оролцдоггүй. За түүнээс гадна манай энэ шүүхийн системд арын албыг аваа явж байгаа 1500 гаруй энэ хүмүүсийн ангил зэрэглэл нь ямар байх юм гэдэг бид шийддэг. Төрийн албаны одоо зөвлөл нь тэр хуулиараа шийддэг байхгүй. Ямар ч одоо төрийн захиргааны байгууллагад бол анхан давах хяналтын шатны гэдэг тогтолцоо байхгүй шүү. Тэгээд бүр анх суураараа ингээ бодоход манай энэ албыг авч явж байгаа арын албанд нь ажиллаж байгаа энэ төрийн шүүхийн захиргааны ажилтнуудын ангилал зэрэглэл нь ч өөр байх хэрэгтэй байхгүй юу? Би л энийг хийж чадахгүй байгаа. Шүүхийн ерхий зөвлөл энийг хийж чадахгүй байгаа. Энэ бодлогыг яг энэ ажлаа хийж байгаа чиг үүрэгт нь нийцүүлээд ангил зэрэглэлийг өөрчлөе шүү. Энэн дээр бол шүүхийн ерхий зөвлөлийн оролцоо илүү тэргүүлэх одоо байна шүү гэдэг энэ одоо зорилтыг тавиад арга хэмжээнүүд бол тусгагдсан байна. Өнөөдрийн манай ярьж буй хууль нэвтрүүлэгт маань шүүх эрх мэдлийн бодлогын талаар шүүхийн ерхий зөвлөлийн гишүүн за Отгон Чимэг гишүүн маань оролцож биднээс тодорхой мэдээлэл өглөө танд баярлалаа. За өнөөдрийн нэвтрүүлэг маань үүгээр өндөрлж байна.